тайл дэрки. Караи. Сайн байцгаана уу? Сондрна. Аканаа. За тэгэхээр өнөөдөр бит хоёр нэгэн туршилт хийж үзэх байгаа. Ямар юм биднэрт хэрэгтэй вэ гэхлээр энэ юу вэ? Гамбан Юу наа? байна гэж. Yes. Байх болон энэ модоор ингэж нэг бит хоёр нэг юм хийх байгаа. Энэ нь болохоор нэг дүүдүү хүүхдийн музейнээс юм гаргадаг. За энэ эхлэхээс өмнө штэ. Энэ нь юу вэ гэхлээр морс. Морс гэж юм. За морс гэдэг нь юу вэ гэхлээр эрт дээр үед ингээд захаа юм хүн бичээд тэрийг нь морьтой хүн нэг рүү зөөж өгдөг байсан юм байна л да. Тэгээ морс гэдэг хүн энэ харилцааны ингээд нэг мэдээлэл солилцдог юм амар асуудалтай байна. Энэ асуудлыг шийдээгээд өөрөө нэг морс гэдэг юм зохиосон. Тэр нь юу вэ гэхлээр одоо хоёулаа хийж үзье. Энийг хийхээс өмнө штэ тэр хүн болохоор тэр хүний бүтээсэн дээр учраас бүр юм морс гэж нэрлсэн байна. За энд ингээд нэг юм Тийм байна. юу гэж бодож байна? Цалгааны багж хэрэгслээд байгаа. За энэ бас нэг юм Мод хайрцаг. Эхний ээлжинд бол энэ болтороо ингэж боогоод энэ хавчаараа ард нь бол иймэрхүү байдалтай юм бол хийн. За дараа нь энэ дагаа ийм утаснууд байгааз энэ утсаа шүдээрээ жоохон шалблаад энэ дээр 1 см ирээний шалбархаа үсгэнэ. Энэ батарей байна. Батарейн дээр нэмэх хас гэдэг одоо энд байгаа энийг нь холбочих юм байна. За одоо энд хоёр нөхрөө энийг ингээд оруулчихсан. Ийм байдалтай эндээс хоёр утас гараад ирсэн. Батарейтай бас ингээд холбогдсон байна. За одоо эднэрийн хооронд нь холбоод энэ батарейгаа энэ утастайгаа холбоод мөн дунд нь энэ нэг дуу гаргадаг чимээ гаргадаг юм а бас сигнал гаргадаг юм а бас холбож байна. За одоо энэ нь штэ батарейнаас гарсан хоёр утас нэг нь нөгөө хоёр харын нэгтэй холбогдно. Нөгөөх нь болохоор энэ голын энэ болттой холбогдож байна. Батарейнаас гарсан хоёр утас маань. Одоо эндээс гарсан энэ утсыг энэ хоосон байгаа дээр болт холбоод ишээ нэг хийж хүн нийлүүлж өгөх нь. Хайрцаг боллоо юу? Миний бадараа бааби нарийн одоо өөрөнд чинь толомоо хийдэг юм уу? Сав юм шиг харагдаж байна. Одоо яах вэ гэхээр одоо энэ сигнал аваад дээ. Энэ сигналаа энэ нөгөө гаргасан хоёр нөгөө хар юм биш үү? Энэ рүүгээ холбож өгнө. Ерөнхийдөө харахад нэг иймэрхүү харагдах. Видео дээр нэг л та. За ингээд сигналаа хийсэн. Ерөнхийдөө харагдах байдал нэг иймэрхүү. Энэ нь юм босоо товч шиг. Дотор холболтууд нь бол батарейнаас гарсан холболт нь ингэж харагдаж байна. За тэгээд энэ дээрээ дарахт нь ийм чимээ гардаг. За энийг энэ хайрцаг руугаа бэлдсэн хайрцаг руугаа хийгээд. За ингээд дээрийн бүтээл маань нэлээд бодлоо pocket morse. Энэ нь яг вэ гэхэлэр дээр үе нэг morse гэдэг юм яриад байгаа шүү дээ. Тэр нь ийм чимээгээр нэг холбогддог гэсэн юм байна. За энэ нэг хөсмөд нэ. Энэ дээрээ хамгийн хэрэглэдэг морз юм юу гэхлээр хүүхдүүд ингээд аюулд орно шүү дээ ухаантам. Аюулд орсон үед SOS гэдэг мэдгүй. Соос юу нэг үсэг юм. Авраарай гэсэн үг шүү дээ. Туслаарай гэсэн үг шүү дээ. Тэгвэл хоёлоо соосыг хийж үзье. Тэгэхэд S нь хана? Уран цэг байна тийм. Наадах чи минийх юу гэсэн үг хана? Авраарай гэсэн үг хана шүү дээ. Энийг зөвхөн ийм чимээ гэлтгүү заяа. Гэрлээр үзүүлж болдог. Одоо гэрлээ асааж өдрөн штэ аюулд орлоо гэсэн чинь нэг хүн ингээд цонхоор харчихсан чинь нэг гэрлээ авчиад байдаг байхгүй. Тэгээ харсан чинь гэрлээ яасан бэ гэхлээр унтраагаад яг энэ хоор асаагаад тэгснэ уртасаагаад тэгсэн чинь яг энэ байшинд ямар нэг аюулд болох гэж байгаа юм байна гэж цатаа магдаад удаад
Тэгээд тэрийг авардаг. Давхар миний охин өөр яаж болдог гэж нүдэрээ. Одоо нүдэрээ би чамраа ингээд би ингээд асуудал гарсан биз дээ. Тэгээд би юм ярих юм бол хүн намайг алхаад нь штэ. За. Тийм үедээ би нүдэрээ яаж тохиог гэхээр эдэж жаарч чи хийдэж яа гэж бодчих. Хоёр бол гэж надраа хийж харж байгаа. Яац. Хүмүүс чинь мордын юу мэдгүй юм л яг уу. Хүмүүс мэдгүй. Гэтэ одоо чамд мэдүүлэхийн тулд би энэ хоёр бичлэгийг хоёулаа хийж байгаа байхгүй юу? Гол зорилго нь чамааг болон бусад хүүхдүүд морд гэж юу вэ? Аюулд орсон үед яах вэ гэдэг санаа авахын тулд энэ бичлэгийг. За. Чи ингээд надад хэлээрэй заяа. Би энийг чинь бичиж аваад надад чи хэлж байгаа үгний чинь бичиж аваад тэгэнгүүтээ дараа нь чинь тайлж уншээ заяа. За, энийг болохоор хараа. Зураасыг да, цэгийг дид гэдэг. Да дид. Да дид энэ. Си. Дид да. Дид. Кат. Зөө. Та одоо юу гэсэн үг хэлээ гэж. За, миний охин бай гэдэг үгийг бичээрэй. Чиний чинь чамаас нэг хэд асуулт асууя заяа. За. Үүшээ. Юу гэнэ? За, хамгийн ихэнд нь штэ. Аюул төртөх юмнуудыг асууя. Чамаг UB Cabs юм ээж чинь ингээд асуудалд орсон болохоор авахгүй гэсэн ингээд тэгээд чамар очлоо. Тэгж магадгүй шүү дээ. Тийм асуудал гарсан үед авахболомжгүй гээд. Эсэл би ингэж хэлнэ. Уучлаарай. Тай мөн үү? Мөн үү? UB гэж юу юм бэ? Тэр хүнтэй ерөөсөө юу ярьчлаа. Яа. Ас ийсэн магадгүй тэр хүн үе ээжийг таньдаг болгаач гэж магадгүй. Таны ээж чинь АК гэдэг штэ. Би мэдчихэе гэж хэлсэн ч итгэж болохгүй. Заавал авлаж хасан. Ээжээсээ ааваас эмээ өвөө ойлгосон уу? Хин нэгэн чиний таньдаг хүн чам зөвшөөрөл өгөөгүй л бол хинд ч юу ч хэлсэн итгэж болох. Анжи хүмүүс тохиолдоод байгаа юм намайг авраарай. За дараагийн асуулт зөндөрөө. Төөрсөн үедээ яах вэ? Байсан зэрэг байна. Хийж чадах чинь. Намайг хайжин тэнгэр явах уу? Гадаад явж илаа. Төөрлөө. Гэвэн дээж нь алга болчихлоо. Яг уу? Байсан зэрэг байна. Яг алга болсон газараа байна. Ойлгомжтой юу? Асуулт. Юу вэ гэвэл? Гоё юм. Гудамжинд чамааг явж исэн чинь хүн бариад авлаа. За тэгвэл яг уу? Яг аль болох чанга дуугаа авах нь болохгүй болов л шүү дээ. Одоо хинт машины тохиолдолд болсон шүү дээ. Машин түүх. Юу гэсэн машин тохиолдол юу юм? Нэг машин аварын тохиолдолд шүү дээ. Ямар? Хүрх юм бол юм гэдэг байна. Тийм учраас чи ойрхон байгаа чулууг аваад ойрхон байгаа нэг машин руу шидчих заяа. Тэгэх юм бол тэр аварын доо маш чанга дуурайд хүмүүсийн анхаарал чиний татах учраас ойлгосноо. Яг нь цонхыг хагалсан ч хөөе миний охин цонхыг хагалсан ч болно. Чиний тэр машины цонхыг бол төлчих штэ ээж нь. Гэтэл чамаа ингээд чиний амьд чинь маш үнэтэй учраас юм ивдлэх тохиолдолд уургах аль болох маш чанга юм гарах. За дараагийн шинжлэх ухааны туршилтаараа уулзцгаая. Баярлалаа.